Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2012 оны 11-р сарын 61-р тогтоолд иргэн аж ахуйн нэгж байгууллагуудыг өөрийн эзэмшил ашиглалтанд байгаа газар болон орчны 50 м хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ хийх тухай заасан байдаг. Харин торгуул оногдуулах тал дээр зөрчлийн хуулиар торгов шийдвэр байдаг хэдий ч энэ тогтоол одоо хэр хүчин төгөлдөр байгаа эсэх нь иргэдийн нүдэнд ил тод байгаа юм а. Хэдийгээр тогтчлолт үйлчилгээний газрын ажилтнууд ажиллаад байгаа хэдий ч хотын гудамж зарим хэсэгтээ хогтой харагдах тохиолдол байдаг. Энэ нь тэдний ажилдаа хэрэглэж байгаа хөдөлмөрийн багажтай шууд холбоотой юм. Учир нь тэд одоо хүртэл өнөөх шүүр, хог хийх зөөврийн хогийн савнаас гадна хэрэглэх ажлын багаж гэж огт алгаа. Нөгөө төгөөр зарим үед хот хогтой байх шалтгаанд иргэдийн өөрсдийнх нь ухамсаргүй байдал нөлөөлж байна. Нүдэнд ил харагдахуйц газар үйлчлэгч цэвэрлээд явж байхад хүртэл хогоо хээвнийг гаргаад хайчих иргэд ч олон байна. Ерөн зүгээр яг байгууллага аж ахуйн нэгжүүд харилцан адилгүй. Зарим нь одоо юу гэдэг чинь одоо бидл болж явал яадаг юм бэ гэсэн тийм байдаг. Зарим бол ерөөсөө цас оргууд гараа хальтраа агуулгаагаа цэвэрлждэг. Зоны бол нийтийн хамарцыг цэвэрлэгээ гэдэг ч юм уу зарласыг цэвэрлэгээнүүд гараа цэвэрлждэг. За яг зам талбайн үйлчлэгч төр орчин цэвэрлэгч үйлчлэгчдэд зориулагдсан одоо юу гэдэг чинь сүүлийн хотогчлтын газар Улаанбаатар нэгтгэл гэж байсан хотогчлтын газар гэж байна. Энэ санаадаа зам талбайн үйлчлэгчдэд зориулдаг өвлийн хуулиар цас мөсцийг цэвэрлэх хальтраа агуулгыг айлгах жижиг бага аврын машин түрээд явцдаг, түлхээд явцдаг тийм машин техникүүд гарсан байгаа. Тэрийг цэвэрлэж байгаа. Тэгвэл дэлхийн бусад улсын нийслэл энэ үйлчилгээнд ямар арга хэрэглэж хоггүй байдаг талаар зохис дурдъя. 13 сая шахам хүн амтай 619 км² талбайтай Токио хотод анх хог цэвэрлэдэг машин 1959 онд хэрэглээнд нэвтэрсэн төдийгүй одоогоор өдөр бүр 100 машин хотын цэвэрлэгэнд гарч тэдгээр машин тус бүрт 4 үйлчлэгч ажилтан дагаж явж цэвэрлснээр өдөртөө 8 тонн хогийг гарган авдаг юм байна. Харин манай улсын тогтчлолт үйлчилгээний ажилтнуудын дулааны улиралд хэрэглэдэг ажлын багжийг үзэгч та бүхэн харж байна. Ер нь бараг л өдөр болго авд юм доо бид нар ч өдөр болол нэг дуудлага гал өдөр болгон авдаг шүү дээ. Хогийг бол. За нэг өглөө одоо даа ялангуяа баар ресторан одоо энэ дэлгүүр хоршоонууд болохоор ч дандаа хогоо гаргахшаа өглөө бэлэн болгочтой. Тэгээд нөгөө нэг ажил цуглахаас өмнө авах шаардлагатай байдаг. Тэгэхээр бид нар ч ажил цуглахаас өмнө заавалгч авдаг. Тэгэл бараг өдөр болгон авна доо. Машин техник гэж уудан техник хөгжиж манай орны өөрсдийн нөхцөл байдал нь бас жоохон тийм хүндрэлтэй байгаа. Одоогийн байдлаар шүүр байна, түмп байна. Ийм хоёр багцтай яа. Хөдөлмөр нь бол одоо тэгэл юм дутуул байна шүү дээ. Одоо тэрийг би бол сайн мэдэхгүй нь тэгэл цаанаас тавьж өгч байгаа юм л авч явж байгаа шүү дээ. Орчин цагаа дагаад бүх зүйлд техник технологийн хөгжилтэй хүл нийлүүлж байхад манай нийслэл хот сая давсан хүн амтай атлаа хизээх хүртэл тогтчлолт үйлчилгээний ажилтнууд нь эдгээрийг хэрэгэлсээр байх вэ.